Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ даваа гарагийн мэдээлэл хэлбэрээр төлөвлөхөд бэлэн боллоо. Эрдэнэ төлөвлөрийн өдөр дэх ажилтны ээлжид шуурхай зөвлөгөө өнөөдөр боллоо. Өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хэвийн ажилласан тухай зөвлөгөөний ихэнд тус хэлэлцээс мэдээлсэн байна. Эрдэнэ төлөвлөрийн удирдах ажилтны ээлжид шуурхай зөвлөгөөнийг Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирал Бадамсүрэн удирдах явууллаа. Зөвлөгөөний ихэнд уламжлалт ёсоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Цагаан Эрдэнэ мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хоногт болсон хөдөлмөрийн аюулгүй байдлын баг хурлын талаар энэ сарын 19-ний өглөө үйлдвэрийн хаб хариуцсан ажилтнуудад мэдээлэл өгөх тухай мэдээллээ. Үйлдвэрийн үндсэн цехийн удирдлагууд үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж, төлөвлөгөө даалгавруудаа амжилттай биелүүлэн ажиллаж байгаа тухай мэдээллийг үйлдвэрийн удирдлагуудад өглөө. За мөн Эрдэнэ төлөвлөрийн бүтцийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн тайланд хугацаанд өгөгдсөн үүрэг даалгавруудын биелэлтийн талаар мэдээллээ. Үйлдвэрийн хэмжээнд хавар зууны бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 259 ажил төлөвлөн, өнөөдрийн байдлаар 24 ажил бүрэн хийгдэж 10% гүйцэтгэлтэй байгаа мэдээллийг үйлдвэрлэлийн хэлтсээс өгсөн юм а. Үйлдвэрийн хууль эрх зүйн газраас 7 хоног бүр мэдээлэл хийж байхаар боллоо. За 2017 оны 1-р сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 8 гэмт хэрэг бүртгэгдсэн. За үүний ихэнх нь хулгайн гэмт хэрэг гарсан байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тухай хууль эрх зүйн газраас мэдээллээ. Үүнтэй уялдуулан Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирал хулгайн асуудлыг таслан зогсоохын тулд хариуцсан хэлтэс албатууд сарын аян зохион байгуулж үр дүнганд танилцуулахыг үүрэг болголоо. Эрдэнэ төлөвлөрийн ажилчдын дунд зохион байгуулдаг уламжлалт мянган инженерийн зөвлөгөөнд 5 дугаар сарын 3-7-нд энэ ажлын хүрээнд илтгэлийн уралдаан зохион байгуулж байгаа. За үүний дараа буюу 5 дугаар сарын 4-нд уул уурхай 95 жилийн баяр зориулсан төвийн бүсийн чуулган зохион байгуулах бэлтгэл ажлууд хийгдэж байгааг хөгжлийн бодлогын газраас мэдээллээ. Эрдэнэ төлөвлөрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр яригдсан үйлдвэрлэлийн болон нийгмийн асуудал, үйлдвэрийн өртөг зардлыг бууруулах зэрэг эдгээр ойлголтууд ажилчдад хүрэхгүй байгааг үйлдвэрийн ерөнхий захирал анхааруулж, эдийн засаг санхүүгийн хэлтсээс үйлдвэрийн ажилчдад тусгайлан сургалт зохион байгуулахыг санууллаа. Эрдэнэ телевиз мэдээлэл хэлбэрийг сонгон үзэж байгаа үзэгч танд баярлалаа. За засаг даргын шуурхай зөвлөгөө болж өндөрлөө. За тус зөвлөгөөнөөр төрийн байгууллагуудын цаг үеийн холбогдолтой мэдээлэл, хийж хэрэгжүүлсэн ажил болон ажлын биелэлт, шинэ 7 хоногийн ажлын чиг үүргийг өгсөн байна. Баян өндөр сумаас цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг мөн малын гоц халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх 4 төрлийн вакциныг 4 мал эмнэлгээр дамжуулан хийхээр төлөвлөж ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ. Мөн ариутгал халдваргүйжүүлэх ажил, гэр хорооллын 0, бохир усны шугам, орос улсны орц подволыг ариутгах ажлыг 4-р сарын 17-наас 21-ний өдрүүдэд хийхээр болсон байна. 20-оос эхэлж ариутгал халдваржуулалтын ажлууд, гэр хорооллыг 0-ыг, бохир усны шугамыг ариутгах, байрны орц подволуудыг ариутгах ажлууд бол энэ 7 хоногт эхлэх гэж байна. Иргэдэг бас энэ ажилдаа бас идэвхтэй оролцож, санаачлах гаргаж бас ариутгал халдваржуулалтыг хийлгэрэй гэдгийг хүсмээр байна. 2018 онд Баян өндөр сумын орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын санал асуулгыг 3 дахь өдрөөс багийн ажлын албуудаар дамжуулан иргэдээс авах санал асуулгууд явагдаж байна. Мөн энэтэй уялдуулаад 17 онд аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил, сумын хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын тул мэдээллийг тайлбар хэлбэрээр иргэдэд хүргэж байна. Шуурхай зөвлөгөөнөөр хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгаврыг өгсөн юм. Хурд тундас ороход 5-6 дахь хорооллын орон сууцны байруудын урд их хэмжээний ус шалбааг тогтдог. Тиймээс дээрх 2 хорооллын үерийн суугчлалын ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэх боломжийг судлах үүргийг хотын захирагчийн албанд аймгийн засаг дарга өглөө. Мөн Франц улсын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн өмчлөлийг тодорхой болгоход холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа тооцоо хийх хэрэгтэйгээс гадна Орхон аймаг тус үйлдвэртэй хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулах, говьл багийн инженерийн шугам сүлжээг яаралтай холбогдох яам агентлагуудтай харилцан шийдвэрлүүлэх ажлыг анхаарч ажиллах, мөн малын сэг зэм устгалын ажлыг хөрс зэрэгэлдээ аймагуудтай уялдаа холбоотой ажиллаж хийж гүйцэтгэх үүргүүдийг холбогдох байгууллагуудад нь өглөө. Эрдэнэ төлөвлөрийн удирдах ажилтнууд өнөөдөр Эрдэнэ төлөвлөрийн үндсэн цехүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. За энэ тухай мэдээллийг хүргье.
Эрдэнэ төлтрийн бүтцийн техникчүүдийн тасралтгүй үйл ажиллагаанд техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа чухал байдаг. Эрдэнэ төлтрийн хувьд жилээр болон 5-аас 15 жилийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажилладаг. 40 жилийн түүхтэй Эрдэнэ төлтөр технологийн тоног төхөөрөмж, машин механизмуудыг шаттраатай шинжлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. За өнөөдрийн байдлаар ил уурхай автоврын байгууллагын зарим тоног төхөөрөмжийг шинжлэхээс өөр аргагүй байдалд хүрсэнтэй холбогдуулан үйлдвэрийн удирдлагууд зарим цэх хэлтсийн дарга нар ил уурхай автоврын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг газар дээр нь очиж үзэж танилцлаа. Манай Эрдэнэ төлөвлөрийн удирдлагууд, Эрдэнэ төлөвлөрийн одоо хэлтс техникийн дарга нар одоо сүүлийн 3 жил одоо концепцийн асуудлаар одоо нэг чиглэлд үндсэн одоо дүгнэлтэн төрж байгаа. Тэгээ үүнтэй холбогдуулаад ерөнхий захирал болон одоо урлагч захирлаар бид бүгд Эрдэнэ төлөвлөр яг өнөөгийн байдалтай дахин танилцсан явж байна. Дахин яагаад танилцж байна гэхээр сүүлийн 3 жил жилийн өмнө одоо дэлхийн зах зээл дээр онцлог холбогдуулаад шинэ тоон төхөөрөмж худалдаах боломжгүй байсан. Үүнтэй холбогдуулаад одоо парк шинжилтийг явуулах, ер нь одоо технологийн материал бусад одоо тоон төхөөрөмжүүдийн өнөөгийн байдлаа танилцъя. Тэгээ энэ үүнтэй холбогдуулаад бид одоо гарах шийдвэрээ яарчлах юм асуудал байгаа. Тэгээд ерөнхийдөө үндсэн дөрвөн цэгтэйгээ өнөөдөр ингэ танилцсан явж байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэ төлтрийн ил уурхайд зам авуулгын хэсэгт 14 техник хэрэгсэл хөдлөх бүрэлдэхүүн ажилладаг боловч өнөөдөр 6 техник ажиллаж байна. Жилд 3-аас 5 билазын шинжилэл хийх төлөвлөгөөтэй байдаг боловч сүүлийн 3 жилд парк шинжилэлт муу игдсэн болохоор билазууд нэг дор эвдрэх агтлагдахад хүрээд байна. Автоврын байгууллагад ажлын төлөвлөгөөгөөр 30 билаз ажиллахаас өнөөдөр 28 билаз ажиллаж байна. За мөн ил уурхайн тесрэх бодисын үйлдвэрийн ашиглалтын хугацаанд дуусч байгаатай уялдуулан шинжлэх шаардлагатай хэд хэдэн томоохон ажил байгааг техникийн хэлтсийн дарга мэдээллээ. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хүрээнд сэтгэл зүйн эрүүл мэнд сургалтыг хүүхдийн ордонд зохион байгууллаа. Тус сургалтанд аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бодлогын үндсэн чиглэл засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсны дагуу аймгийнхаа нийт иргэдийг эрүүл соёлтой, оюунлаг, ёс зүйтэй байлгах гэсэн олон зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Үүний нэг илэрлэл нь аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, сэтгэлийн өнгө, гэр бүлийн сэтгэл зүйн төв, Монголын эмч нарын үндэсний танхим хамтарсан сургалтыг нийт иргэддээ зориулан зохион байгуулж байна. Гэр бүл судлаач доктор Наранбаатар сэтгэл зүйн эрүүл мэнд сургалтаар хувь хүний хөгжил болоод гэр бүлийн талаарх тодорхой сэдвүүд хүндэн төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилчдыг хамруулсан 2 удаагийн сургалтыг иргэдэд хүргэлээ. Эрдэнэ дотоод ирээд лекцэх боломжийг олгосон эрдэнэ төлөөлөгчдийн хурал Монголын эмч нарын үндэсний танхимд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэр сүүлийн за 1 жилийн хугацаанд өнөөдөр манай монголчууд сэтгэл зүйд маш их өндөр анхаарал ач холбогдол үзүүлэлт өгсөн байгаа. Тэр зөвхөн сүүлийн 3 хоногийн дотор манайх 4 аймгаар явж сургалт хийсэн байна. Тэр өнөөдөр бол хүмүүсийн оюун ухаанд боловсруулалтаас илүүтэйгээр зүрх сэтгэл дотор боловсрол нь улс их орны хөгжил юм а гэдгийг хүмүүс илүү сайн мэддэг болсон болоо гэж би харж байгаа. Нөгөө талаас Улаанбаатар хотод үйл ажиллагаа болж байгаа бизнесийн бүх томоохон байгууллагыг олж харах юм бол хувь хүний сургалтууд авахаас илүүтэй одоо дан харилцаа хандлагын сургалт авч ингэж нөгөө нийгмийг эрүүл байлгах, нийгмийн сэтгэл зүйг эрүүл байлгах боломжтой болоод байна. Энэний одоо хамгийн гол зорилго нь бол сэтгэл зүйн эрүүл мэнд сэдвээр тодорхой одоо Улаанбаатар хотоос сэтгэл зүйч доктор Наранбаатар багшийг урьж ирүүлэн тэгээд төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд за мөн одоо иргэдийн төлөөлөлгээд одоо 2 удаагийн нэгдсэн юм сургалтыг зохион байгуулах гэж байна. Тэгээд энэ сургалтын хамгийн гол ач холбогдол бол одоо хүн бол эрхэм дээд үнэт зүйл. Тэгэхээр энэ хүнийг өөрийг нь таньж мэдэх ялангуяа сэтгэл зүйн хувьд аз жаргалтай амар амгалан байлгахад ер нь үйл ажиллагаагаа төр бол төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээгээ тийм ээ ер нь бүх чиглэлээр явуулж байгаа энэ ажил маань хүндээ чиглэсэн байхад л одоо гол зорилго нь байгаа. Аймгийн цагдаагийн газар, прокурорын газар, Сор оптимист клуб, боловсрал соёл урлагийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр сургалтанд хамрагдлаа. За сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд Баяндөр сумын албан хаагчид сэтгэл зүйн эрүүл мэнд сургалтын 2 дахь ээлжинд хамрагдаж хувь хүний хөгжил нийгэмд ямар нөлөөтэй болох талаар мэдлэг мэдээлэл авлаа. Иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч улмаарт тэдэнд нөлөөлж ажиллах нь нийгмээ хөгжүүлэх чухал хөшөөрөг гэж зохион байгуулагчид онцлон үзэж байна.
Жил бүрийн 4-р сарыг дэлхийн нийтээр хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аян болон олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг боломжтой. Эрдэнэ төлөвлөрийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хилцээс сарын аяныг тохиолдуулан хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ сарын аяныг зохион байгуулж байна. Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, ажлын явц хамгаалах хэрэгслээ ээж бүрэн өмсөж, чихэвч амны хаалт түүнчлэн ажлын дуулга малгайгаа бүчилж ажилдаа гарч явах ёстой. Аяны хүрээнд энэ ажлыг хэвшүүлэхээр ажиллаж байна. За үүний өрөөнд бол одоо манай бүтцийн нэгжүүд дээр бол энэ хувийн хамгаалах хэрэгслийн зөв ашиглалт, зөв хэрэглээ. За ач холбогдол нь юундаа байгаа? Ямар одоо шаардлага тавигддгийг гэх мэтлийн асуудлуудаар бид манай хэлтсийн зүгээс бол мэдээллүүдийг дотоод сүлжээнд тавьсан байгаа. За жишээлбэл одоо энэ арьс арчлах одоо энэ хамгаалах хэрэгсэл нь яаж хэрэглэх ёстой, энэ зөв хэрэглээ нь ямар юм? Тэр цэвэрлэх тус нь одоо хэдийдэн түрэх ёстой гарна гэх мэтлэн тодорхой юм хэрэглээнийхэн заавруудыг бол тавьж өгсөн ба. Дээрээс нь одоо сүүлүүд манайх энэ авч хувийн хамгаалах хэрэгсэл жишээлбэл 3M компани хамгаалах хэрэгслүүдийг одоо төлхөө хэрэгжилж байна тийм ээ. Одоо дуулга малгай, өндрийн бүс, одоо гагнуурын баг гэх мэтлэн тэдгээр нь одоо шинжлэгдээд загвар нь шинжлэгдсэн, үйл ажиллагааны ч гэсэн одоо тохиргоон ч гэсэн шинжлэгдсэн байдаг. Энэ болгоныг бол одоо бид нар ингээд тодорхой заавар, тодорхой мэдээлэлээр ингээд дотоод сүлжээгээр дамжуулсан байна. Жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг дэлхийн нийтээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Эрдэнэ төлөвлөрийн тус хилцээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлэх урайндор сарын аян зохион байгуулах төлөвлөгөөний дагуу олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сарын аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг тус хилцсэн хамт олон хэлэлцэж 6 чиглэлээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг нийт цех нэгжүүдийн ажлын байранд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж үйлдвэрийн нийт ажилчдаа хүргэж байна. Одоо үзэгчид та бүхэн өдрийн зочны ярилцлагад анхаарлаа хандуулно. Зочинтой редактор Батбаяр ярилцсан. Зуны малбатай байгууллага дэлхийн шилдэг аж ахуйн Эрдэнэ төлөвлөрийн эрдэнэ визийн мэдээлэл хөтөлбөр таам дугаар хэмжээд үзэгч та бүхэнд баярлалаа. Мэдээлэл хөтөлбөрийн энэ өдрийн зочны ярилцлагын цаг маань эхлэхэд болж байна. За энэ удаагийн зочноор Эрдэнэ төлөвлөрийн автоёрын байгууллагын хүнд машин механизмын хэсгийн дарга Ган хоёрыг манайд студид хүрэлцэн ирсэн байна. Танд орой мэндийг нэмшүүлье. За тэгэхээр хоёулаа ярилцлага бас хүнд машин механизмын хэсэг маань тийм ээ хичнээн үнэтэй ажиллаж байна. Бүтэц зохион байгуулалтын талаар товчхон ярилцж ярилцлага эхлэе. За манай хүнд машин механизмын байгууллага 1981 онд ГРП ашигтар дулааны цэцлэгээ станцыг бульдозер анх зорилттойгоор анх байгуулагдсан. Анхны дарга нь Пажерский гэж орсон хүн байсан. Тэрнээс хойш Болдотер 84 оноос хойш 2011 он хүртэл ажиллаж байгаа. Тэрнээс хойш би ажлын одоо хүртэл ажиллаж байна. Манай хэсэг бол одоо 44 хүний бүрэлдэхүүнтэй 43 техниктэй үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрийн захиалгаар хүнд машин механизм нар байнгын тасралт үйлчлэх ажиллагаатай 15 краз 23 хүнд техникүүдээр үйлж байна. Бас оогор ихтэй ачаавараа зөх. Үйл зуны цагт цас замын ажиллагаанд ажиллана. Дулааны станцыг тасаргаагүй бульдозерээр хангаж ажиллаж байна. Дулаалгын галлагыг хариуцах. Хаваастын дурба далангийн өндөрлөгөн дээр манай техникүүд голлож ажиллаж байна да. Тэгэхээр тогтнол төхөөрөмжийн шинжилтүүд нь ямар шугам байдлаар хийгддэг юм бол одоо дулааны цэцлэгээ станц дээр тасралтгүй одоо бульдозероор нүүрс төрж одоо ажилладаг шүү дээ тийм ээ. Энэ дулааны станц дээр бол 24 цагийн ажиллагаатай 4 хэлжээр эсмэнээр 4 бульдозер өдөр болго ажилладаг. Одоо сүүлийн үеийн дулааны цэцлэгээ станцын өргөдөлтөөр дахиад өдөр болгоно 2 бульдозер авах тийм яриа гарч байгаа. Тэр нь манайх одоохондоо хүчин чадал нь хүрэхгүй байна. Явандаа шинжилгээ хийх баха. 24 цагийн ажиллагаатай ажиллана гэдэг чинь 4-16 хүн байнгын эсмэнд ажиллана гэсэн үг. Иймэрхүү байдалтай. Өөр одоо тоног төхөөрөмжүүдийн шинжилтийн талаар. За тоног төхөөрөмжид сүүлийн үед манайх бол ер нь каразууд маань нэлээд хуучрлаа. Хамгийн бага насчтай 6 жил. Одоо 98 оны хүртэл турбо оклаач байж та турбо өрөөд ган олоо өсрөгч турбо оклаач картын тэр хүч аягүй сайн байна. Одоохондоо бол явж байна. Тэгтээ насжилт нь бол 2 дахин нормоо хийцэн. Энэ жилээс гэрээ хэлцээр нь хийгдээд одоо явахгүй авах байлгүй дээ. Ер нь тоног төхөөрөмжийн шинжилтийг бол хийх шаардлагатай байна. Шаардлагатай. Засвар үйлчлэгийг одоо танай хэсэг маань одоо тэндээ хийж манайх энэ уумын гаражтай засвар R2 гэж
явдаг. Тэгээд засварын газар 3 дугаар хэсэг маань цолон дарахтай. Тэр засвар үйлчлэг явж байгаа. Манайх дандаа хүнд механизмууд дандаа Камацу фермийн техникүүд ажилладаг. Гэрэтээр Камацу фермтэй ажиллаж байгаа. Одоо энэ 4 сарын хэрэгсэл гэрээн хугацаанд дууссан байгаа. Одоо гэрээг нь яах юм бэ? Эсвэл манайх руу цолондоо руу шилжүүлэх юм уу? Эсвэл гэрээ контракт дахиж хийх юм тэрийг сайн мэдэхгүй байна. Тэр нь одоо хүнд механизмын энэ тоног төхөөрөмжүүдийг бас засварын гарагийн зовоод дээр хийлэх, захиалгач гэдэг юм тиймэрхүү байдлаар харьцаж үзв хоорондоо цэг хоорондоо. Цэг хоорондоо манайх бол ажиллаж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл засварын гарагийн зовоод дээр манай Камацугийн шүд, хутга, ирнүүд одоо гэрээ дээр хутганы ирмэр бүгдийг нь бол дандаа 90 засварын гарагийн зовоод дээр зүтгүүрийн цэгээр нь бол байн хийлгэж байгаа хэрэг болтоо хүртэл. Бүр урсгал засвар одоо юу их засварын үйл ажиллагааг бол ер нь Камацу фермтэйгээл хийж трансместтэгэл хийж байгаа. Тэр нь гэхдээ одоо сүүлийн үед бас баг болчихно да. Хүнд механизмын хийгдэж байгаа томог ажлууд юу вэ? За бидний мэдхийн эрдэмтдийн мэдхийн одоо сэлэн амралтын бааз хүүхдийн цуслыг хэлэхэд одоо байнга одоо тэр цуслангийн замыг засдаг, засварладаг. Тэрэн дээр одоо хүнд механизмууд маань гарч үйлчлэгээ хийж явдаг гэдэг. Тэр талаар ойлгож мэдж байгаа. Томог ажлуудын талаар. Томоохон ажил гэвэл яг цуслангийн явдаг асуудал нь болохоор 16-аас 19 автобус явдаг юм. Тэрэнд нь манайх автобусныхаа эвдэрлэг эмтрэлтэн бага авирчлахын тулд замаас асна. Гол ажил маань 1-р өдөр өдөр болгон ажиллаж өгдөг. Тэрнийхээ замыг жил болгон жилдээ 1-2 удаа засч янзалдаг. Засварладаг. Манайх бол замын баригад биш, засварладаг газар гэсэн үг л дээ. Тэр том ажлуудаас гэх юм бол одоо өнгөрсөн жил өвлөхэд манайх чинь дулааны цэцлэг станцын өргөтгөл дээр 120 сая төгрөгийн ажил хийгдсэн байгаа. Дандаа гадны байгууллагаас авахгүй дотоод нөөц олцоогоо ашиглаад дулааны цэцлэг станцын өргөтгөл дээр манай техникүүд ер нь ажилласан да. Үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангаад дээрээс нь дотоод нөөц олцоогоо ашиглаад тэн дээр ажиллаж яах гэсэн үг. Хүнд механизмаар үйлчилсэн гэсэн үг. Өдөр болгон ер нь бол ажилтай байдаг. Одоо үйлдвэр дээр шаардлагатай байгаа хүнд ачаа бараа бүтээгдэхүүнүүдийг зөөвөрлөдөг л тийм эсвэ шүү дээ. Бүх цехүүдийн захиалгаар үйлчилнэ. Ер нь голдож бол хойд хаягдлаа аж ахуй. Тэрэн дээр бол манай үндсэн 4-6 техник байнгын өдөр болго ажиллаж байгаа. Дулааны станц бол түрүү хэлсэн байнга 24 цагийн ажиллагаатай. Бусад газрууд бол одоо хавар зууны газар шорооны ажил болон хүнд авах ихтэй ачаа зэвэрлэх бүх юмд бол манай техникүүд л ер нь захиалгаар үйлчилж байгаа да. Одоо манайхаас 43 техник ажиллаж байгаас 3 техник нь яалчгүй зогссон, сэлбэг хэрэгслэгөө зогссон байгаа. Хаврагтай аждаг театр гэдэг техник байна. Өшөө жижиг универсал байна. 97S гээд өшөө 3 дахь нь болохоор юу нэг бүлдүүзэр зогссон байна. Эдгээр нь бол одоо зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг. Хавар зууны удирдлагын ажилттай холбогдуулаад манайх бол нэг бэлтгэл ажлынхаа хүрээнд нэг 80% явж байгаа. Энэ 3 техник оруулчвал нэг 100% бэлтгэл ажил хангацсан гэж үзэж болно. Тэгэхээр 2005 оноос эхлэж Эрдэнэт үйлдвэр дээр бүтээмжийн хөдөлгөөн өрнөж баяжуулах фабрик буюу одоо үйлдвэр дээрээс үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Тэгэхээр энэ бүтээмжийн хөдөлгөөн давтарын байгууллага хүнд механизмын хэсэг дээр ямар шугам байдлаар өрнөж байна? Одоо ямар шугам санаачлагууд гаргаад ажиллаж байна? За энэ бүтээмж инновац гэдэг нэг хэсэг ярьсан. Одоо манайх бол бүтээмж дээр бол нэлээд ажил хийгдээд байна л да. Манайхны 2 бүлэм ажилтны залуучууд, сүүлийн залуучууд одоо их идэвхтэй болсон байна. Хууч одоо ахмад үеийн үеийн солигдоо дандаа залуучууд ороод ирсэн нэг жоох ажил хөдөлмөр хий шин соргог юм хартсан байдаг те. Зүг зүгээр байж байгаа л энийг ингэчүүл зүгээр юм уу гэсэн тийм усууд зөндөл байна л да. Тэрнийх нь үр бүтээл нь техник дээр дахиад техник хийж болдгүй манайхан бас тэр ноц хэцүү. Нэг ахар шахар юмнууд бол хийн л те. Жишээлбэл өөрсдөө суудлыг сольждаг ч гэдэг юм уу гараж дээр эсвэл хурцлагын автомат болгодог ч гэдэг юм уу те. Өөрсдөө хэрэгтэй энэ бас бүтээл болчихоор тэр нь яг хүний ажиллагааг хүмүүжүүлсэн шин соргог юмнууд бол хийж байна. Хамгийн ойрын жишээ гэх юм бол сүүлд манайх одоо бүх гаражууд дээр гараж гэдэг чинь Оросын техник. Техникээр тийм нэг одоо ачаа дээрээс нь хучлаг байдгүй байсан бол одоо бид нар өөрсдөө бараг автомат зарим нь автомат болгоо зарим нь бол механик ажиллагаатай дээрээ гарахгүйгээр шууд оройлогон дээрээс татаад ирдэг тийм хүртэл хийгээл ажиллахтай тийм ажлага хийж л байна. Тэгэхээр тоног төхөөрөмжийн засварлалтыг өөрсдөө хийхээс гадна засварын банкын зовоодтой хамтарч урсгал засваруудаа хийж байна гэж тийм. Тэр засварчдын ажил тэр дугууны гүйлт гэж хүн даацын дугуунууд бол байдаг баг. Дугууны гүйлтүүдтэй хэрэг яадаг юм бол дугууны илэгдэл хоригдол байна уу тийм ээ. Тэгээс хэмнэлтийн бодлогын хүрээнд ямар шуган зүйлүүдийг борж ажиллав. Манай хэмнэлтийн бодлого гэдэг юм дээр маань айгүй идэвхтэй сайн ажилладаг. Тэрэн дээр нөгөө талынх нь гол юм нь болохоор тэр урамшлуулын систем гэдэг юм айгүй баг. Ноорон гүйцэтгэл бол 30 бол аваа ичдэг байсан бол одоо сая нэг
дотоод нөөц уулзгаа ашиглаад тэр нөгөө өөрөлтөө хэмнэлтийн бодлого гэдэг нэг хэсэг явлаа штэ. Тэрэн дээр бол манайхан яг зарчимтай ажиллаад унах юм бол нилээсээ хэмж эхэлж байгаа. Энэ нэг талдаа аюу сайн боловч нөгөө талдаа бас эсрэгээр буруу юм элэ. Норм дуусна хугацааг нь үйлдвэр техник хэлцүүл сайн тогтоод өгчих. Тэгээ норм дууснаас нь тэрийг заавал ашиглаад авах шаардлагагүй юм бэл. Тэгээ сайн ашиглах гээд унах юм бол ямар нэгэн байдлаар аваар бас гарчих гээд тэр хүний буруугаас биш гадны юмнаас нөгөө механик хэмтэл болчих гээд. Тэгэхээр норм хугацаанд нь солиод байх хэрэгтэй. Тэр нормыг тогтоохдоо үйлдвэр техник хэлц аягүй сайн тогтоогоод гэх юм бол тэгээ асуудал бол гарахгүй. Тэгэхээр нөгөө талаас тэр нь бас дахиад эргэлттэй хэмнэлттэй болчихно. Хуучин бол актлуулаад ямар норм болоог багтлаа актуулж магтуулвал ингээд дахиад шин дугаа авдаг гэсэн бол яг тэр нормыг яг боддоор тогтоогоод өгсөн тохиолдолд тэрэндээ хүрээл тэр норм зөв тогтоосон тохиолдолд тэр нь тэгэл яваад. Одоо бол манайх тэр талдаа аягүй сайн ажиллаж байгаа. Ахмадуудтай хэр холбоотой ажиллаж байна. Одоо мэдээж Эрдэнэт үйлдвэр маань 40 жилийн түүхтэй болж байна тийм ээ. 40 жилийн хугацаанд одоо эхний ахмадууд нь гамны гамралд гараад дараагийнх нь гараад дунд уу руугаа орж штэ. Мань мэдээ усад бол одоо дунд уу руугаа. Тэгээд залуучууд араас нь дөрөд ороод ирсэн байна. За энэ манай хэсэгтэр бол яг энэ асуудал бол аягүй өндөр. Дандаа 6 дугаар зэрэгтээ баг 30 жил 35 жил ажилласан дандаа сайхан ахмадууд байна. Дандаа үр хөвгтө оруулаад ер нь үр хөвгтө оруулсан сууч нэг нүүр бас сэтгэл үеийг гинэглээ ер нь эргээ харьцдаг. Тэр болгонтойгоо ярьдаг. Энэ байнгын гэсэн манай хүнд механизмын хэсэг гэдэг дээр аягүй их дуртай хүлээж авдаг, үйлдвэрээр багтдаг. Дандаа нэг том техникүүд барьж ийсэн учраас тэрүүгээр их багтдаг. Хүүхдүүд нь орчоод тэднэр нь одоо аавын хооронд орсон хүүхдүүд одоо яг дадлагж эхэлж байна л да. Ер нь л тэднийхээ дайнд хүртлээл бас сайн болоогүй ч гэсэн сайн болж л байна. Тэрнийг үе ер нь яг үнэхээр байхгүй болчиход. Тэгээд тэднэрийгээ сургана гэдэг ажил бол нэлээд хүндрэлтэй. Тэрэндээ таслаач гэдэг юм уу? Одоо яг ажил мэргэжилтэд бүр төгс болоод үндсэндээ одоо нэг 6 дугаар зэргийн ажилчин, 3 дугаар зэргийн ажилч хоёр энэ л дүүцүүлсэнтэй ер нь ойролцоол гэж ойлгож байна. Танаа машин механизмуудыг бол одоо зүгээр нэг V английн жолооч очоод дурын жолооч очоод басаагаад бариад явахд бол хүндрэлтэй. Тусгаад тоног төгөөрөмж өгч дээ. Ер нь бол тийм байхгүй л дээ. Тусгай мэргэжил эзэмсэн. Тусгай мэргэжил эзэмсэн заавал операторчд байх хэвээр. Тэрүүгээр дадлага 3-4 жил хийцэн байх хэвээр. Тэгээ үр жирэнгүүтээ буцаад манай үйлдвэр чинь бас яг л объектээр ажилладаг. Тэр объектээр нөгөө үйлдвэрийн чиглэлд ажиллагаа хангах юм бол складны очил 0 зогсолт орох тэр олон хүдэр дээр ороод чинь бүлдүүзэр дотор нь явна. Арай 45-ны гарац нь наалуу хүрэхгүй ч гэсэн нэг тиймэрхүү газар хүртэл ажилладаг байхгүй. Тэгэхээр уур чадвар сайтай улсууд мэргэжилтэд дадлага туршлагатай улсууд ажиллана гэхээс биш зүгээр нэг хин дуртай очиод хийчихгүй. За баярлалаа. Тэгээд бидний урилгад хүлээ авч хүрэлцэн ярьж хамт олонныхоо ажлын талаар товчхон одоо бас мэдээлэл өгсөн. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хамгийн сайн мөхнийг үзэгчдийн хүмүүс өргөн төвшүүлье. Баярлалаа. Танай хамт олонд их сайн ажил амжилтсая. За баярлалаа гэдэг хүмүүст үзэгчтэй. Зуны мандаа бүтээн байгуулалт дэлгэн шилдэг аж ахуйн Эрдэнэт үйлдвэр эдэлвизийн мэдээллийн хөтөлбөрийн энэ өдрийн зочноор Эрдэнэт үйлдвэрийн автоөрийн байгууллагын хүнд машин механизмын хэсгийн дарга ган уяг орцлоо. Бид бүхэн таамтайгаа үзэгч тав хүндээ баярлалаа. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Улс орон болон дэлхийн дахин дүрмжсэн онцлог үйл явдлын мэдээллийг цахим хуудаснаас хамтдаа согтгоё. Нөөцийн урамшилын суглааны тохиолдол 100 сая төгрөгийн нэг 20 сая төгрөгийн 2 азаттан тодорлоо. Үндсэн суглааны тохиолдол 10 барим тохирж 4 сая төгрөг, 122 барим тохирж 500 мянга төгрөг, 999 барим тохирж 100 мянга төгрөг, 352 дугаарт 9974 барим тохирж 20 мянга төгрөг хоцсон байна. Мөн супер суглаанд 7037 51 53 дугаар гарсан ч тохирох баримт байгаагүй тул дараас нь супер шагналын сан 250 сая төгрөг болон өслөө. Тохиролдоо 2017 оны 3 дугаар сарын 1-ээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авсан баримтууд хамрагдсан байна. Ган бөмбөлгийг гадаадаас биш дархнаас авдаг болно. Дархны төмөрлөгийн үйлдвэрийн талаар бид төдийлөн их мэддэг. Уул уурхайн томоохон төслүүд гэхээр оюу толгой Эрдэнэтийг л онцлон төмөрлөгийн үйлдвэрийг анхаарлын гадна үлдээсээр ирсэн. Тэгвэл 27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус үйлдвэр уул уурхайн металлургийн цогцлбор болохоо томоохон зорилтдоо алхам алхмаар ойрцсаар байна. Уул уурхайн хариуцсан дэд захирал Болор Эрдэнэ Mongolia Mining 2017 үзэсгэлэн танилцуулснаар дархны төмөрлөгийн үйлдвэр металлургийн цогцлбор болж өргөжих зорилготой. Цогцлбор үйлдвэр болсноор эзэмшиж байгаа төмрийн хүдрээ эдийн засгийн эргэлтэнд оруулах, уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлэх давуу талтай юм. Цаашид шууд ангижруулсан төмрийн үйлдвэр болон гангийн шинэ үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлсэн гэж ярьсан байна.
Монголын сагсан бөмбөгчид Азийн аварга боллоо. Азийн оюутны аварга шалгаруулга 3-ыг харьцах нь 3 сагсан бөмбөгийн 3 дахь удаагийн тэмцээнд Монголын баг аваргалж түүхэн амжилт үзүүллээ. Тэд хэсгийн тоглолтод Филиппинийг 21-14 харьцаагаар хоцсон. Улмаар Ираны хүчрэх багийг 21-14-оор буулган авлаа. Шийдвэрлэх тоглолтод манай баг Индонезийг 16-14-оор хожин хагас шигшээс шалгарлаа. Их шүүгт манай залуус Тайландыг 18-11-ээр хожсон бөгөөд ийхүү Монголын баг 2 дахь удаага тус тэмцээний финалд шалгарсан юм. Азийн аваргын төлөө манай баг бүгд наримт хятадд улсын багтаа өрсөлдөж 17-14-оор түүхэн амжилт үзүүллээ. Ээж сайн байна уу хөшөөний хүүгийн баримлын гарыг хугалж. Дорнод аймгийн төвийн Наримдал паркт босгосон ээж сайн байна уу хөшөөний хүүгийн баримлын гарыг хугалж. Тус хөшөөг өнгөрсөн онд 42 сая төгрөгөөр байж байгуулад байсан юм. Одоо иргэн засварлагад 10 сая гаруй төгрөг шаардлагатай гинэ. Өмнө нь Наримдал парктах зураач Мэс сагсны хөшөөний гарыг мөн хугалж түүнчлэн шинэ жилийн үеэр тусгаар тогтлын талбайд тусгасан сүлт модны чимэглэлийг хулгайлсан хэрэг гарч байсан удаатай. Мэс сагсны хөшөөг гэхэд 5 сая төгрөгөөр сэргийн засварлаж байлаа. Ийхүү нийт эзэмшлийн эд зүйлсийг эвдэн сүйтгэдэг хулгайлдаг хэргийн эзэн холбогдогч өнөө хүртэл олдоогүй байгаа юм. Хөшөө дурсгалыг зэсээр хийдэг гэж хүмүүс ойлгодоос энэ мэт явдлууд гарч байгаа гэсэн таамгийг хууль хяналтынхан хэлж байгаа юм а. Мансууруулах бодистой тэмцэх төсөл хэрэгжүүлнэ. Солонгос улсын ерөнхий прокурорын газрын мансууруулах бодистой тэмцэх албаны төлөөлөгчөд тус албанаас Монгол улсын цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх мансууруулах сэтгцэс нөлөөлөх бодисын хууль бус эрэлтэд тэмцэх төслийн бэлтгэл ажлыг хангах, нөхцөл байдлын судалгаа хийх, төслийн үндслийг тодорхойлох зорилгоор цагдаагийн ерөнхий газарт айлчиллаа. Айлчлалын хугацаанд бүгд наримт Солонгос улсын ерөнхий прокурорын газрын агалхан мөрдөн байцаагч Ким Жин Хак тэргүүтээ төлөөлөгчөд Монгол улсын цагдаагийн байгууллагын мансууруулах сэтгцэд нөлөөлөх бодисын хууль бус эрэлтэд тэмцэх чиг үүрэг бүхий алба нэгж болон сургалтын нэгдсэн төвс очилж үйл ажиллагаатай танилцсан байна. United Airlines-ыг шүүхэд өглөө. United Airlines компани зорчигчдаа хүч хэрэгэл онгоцноос буулгаж байгаа бичлэг олон нийтийн бохимдлыг төрүүлсэн билээ. Тухайн бичлэг зодуулж чирүүлж байгаа Дэвид Дау United Airlines компанийг шүүхэд өгсөн байна. Дэвид Даугаас гадна тухайн онгоцон зорчиж тус үйл явдлын гэрч болсон бүх зорчигчдод онгоцны тасбарын үнэтэй тэнцэх нөхөн олбор олохоо тус компани захирал амлаж байсан юм. Дэвид Даугийн өмгөөлөгчд шүүхэнд хадаж United Airlines компаниг онгоцонд болсон үйл явдлыг гэрчлэх бүх улмрыг арилгаж цэвэрлүүлэхгүйгээр хадгалахыг шаардсан байна. Одоогийн байдлаар Даугийн өмгөөлөгчд ямар нэгэн нөхөн олбор нэхийг байгаа юм байна. Өнгөрсөн ям гарагтад United Airlines компани Chicago Louisville чиглэлийн нислэгтээ хитрхи олон тасалбар худалдаснаас болж тус компани 4 ажилтан суулгах хоцорсноос үүдэн ийм хэрэг болсон байна. Одоо үзэгчид 5 хүн хотуудын цаг агаарын ойрын 3 хоногийн үргэлжилсэн мэдээ болон арилжааны банкуд дээр валютын үн ханш ямар байдлаарх мэдээллийг хүлээн авна.
Эрдэнэ төлдрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ даваа гарагийн мэдээлэл хэлбэрээр төлөвлөлөө анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний шинэ 7 хоногийн ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай.